Хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг өршөөнгүй бидний Бурхан амин. Бурхан танаас хол байж гэм нүгэл дотор байсан бид өхөн хорон муу үйлсээр Бурханы өстөн дайсан болж Бурхан таны уур хилэн шүүлтийг амсахасаар аргагүй байсан билээ. Харин та биднийг мэдэхгүй байхад бидний төрүүлж хайрлаж бидний амсах ёстой байсан хараалж шийтгэлийг эзэн Есүс та өмнөөс мөн авч эзэн та өөрийнхөө урсгасан үнэтэй цараа бидний нүгэл хилэнцгийг мөнхөд уучлан өршөөж дахин хараа шийтгэлийг авах шаардлагагүй болгож бид нар ямар ч гавьяа байгуулаагүй байхад биднийг аварж өгсөн тэр агуу нэгүсэл тань талархаж байна. Энэ цаг мөчид эзэн таны үнэтэй цараа аврагдсан бид өхөн эзэн таны өмнө хамтдаа цуглаад таны хайр нэгүслийг магтан дуулж эзний үгнээс сурч эзэн тантайгаа хамт нөхөрлж байгаад талархаж байна. Энэ цаг мөчид эзэн минь та бидний дунд хамтдаа байгаа эзэд итгэж байна. Бидний хүн тус бүр. Бурхан таны хүч чадал дотор байж та биднийг өөрийнхөө хүч чадлаараа зуран барьж өгөөрэй. Одоо хүртэл бидний дунд Бурхан таны хайрыг үнэнгээс ухаараагүй хүн байгаа бол та тэр хүмүүсийн сэтгэл зүрхийг нээн өгч Бурхан таны гайхалтай хайр нэгүслийг тэр хүмүүс ухааран итгээд мөнхийн ам болон найдварыг олж авч чадахад нь та удирдах өгнө. Та хүн тус бүрийг Христ дотор төгс төгөлдөр хүн болгон босгон байгуулж тун удахгүй эзний өмнө зогсох тэр алдар суугийнхаа өмнө ичиг зүйлгүй байж чадхад та бидний удирдах өгөөрэй. Улс даяараа манай чуулган дэлхийн өнцөг болон бүрт байгаа манай чуулгантай та хамт байж итгэлээ сахиад амьдарч байгаа бүхэл ахын дүүстэй та хамт байж үг болон ариун сүнсний хүч чадлаараа туслахны эдэт итгэж байна. Одоо хүртэл төөрөлдсөн байгаа олон өрөвдөлтөй сүнснүүдэд энэ сайн мэдээг тарааж илүү олон хүний сүнсийг аварч чадхад та ажлаа явуулж бидэнд туслаарай. Цаг үе болгон та бидэнд хэрэгтэй үгийг өгч бидний явах ёстой замыг зааж өгдөг эзэн минь. Энэ цаг мөчид таны биднээс хүсэж байгаа зүйлийг та өөрийнхөө үгээр дамжуулан бидэнд ухааруулж мэдүүлж өгнө. Бидний эзэн Есүс Христийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Магтаны багс магтан дуудулж өгнө.
Библиэс харъя. Матай 24 Матай 24 42-оос 44 хүртэл. За би уншаад үгэй. Матай 24-ийн 42. Тиймээс эзэн чинь ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор соргог бай. Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн эзэн шөнийн аль манааны үед хулгайч ирэхийг мэдсэнсэн бол тэрээр сонор соргог байж гэрээ ухуулахгүй байх байсан. Тиймээс та нар ч мөн бэлэн бай. Хүний хүү та нарын санаагүй цагт ирнэ. Өчигдөр би ахлагч нар бас хэдэн живсаанимуудтай хамтдаа тунгай чуулганы нээлтийн өсөлтөд оролцоод ирсэн. Тунгай чуулган эндээс их хол байдаг. Тийм учраас жоохон цаг зарцуулсан. Тунгай чуулган маань шинээр чуулганы байраа бариад олон хүмүүст сайн мэдээ тараагаад олуулаа цуглаж байлаа. Kwangwondууд манай чуулган 18 байгаа. Дээр үед Kwangwondууд чуулган бараг байдаггүй байсан. Харин чуулган байнга бий болж олон хүмүүс аврагдаж чуулган үнэхээр идэвхтэйгээр нэг болж сайн мэдээ тараагаад байж байгаа. Манай улсаар зогсохгүй дэлхийн нийтээрээ улс төрийн цэрэг армийн бас энэ байгаль цагуурийн олон аюултай хүчин зүйлтэй нүүр тулж байна. Тэгэхээр энэ нь эзний дахин ирэх өдөр илүү ойрхон болчихсон болов гэдгийг би түүхэнд харуулж байна. Есүс ингэж хэлж байсан, түнчлэн та нар энэ бүхнийг тохиолдохыг хараад үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг мэдэгтэн гэж хэлж байсан. Библийн хуучин гэрээ, шинэ гэрээн дээр Христийн дахин ирэлтийн тухай маш олон үгийг хэлсэн байгаа. Библийг харах юм бол энэ зөвнөлөөс бусад бараг бүх зөвнөлүүд бодитоор бэлжихэд байгаа. Хамгийн сүүлчийн зөвнөл бол эзний дахин ирэлт. Эзний дахин ирэлт бол Бурхны төлөвсөн хүн төрлөختний аврал дуусхын сацуу бас энэ дэлхийд байгаа хүмүүсийг шүүх өдөр юм. Бидний хувьд тэр төгсгөл дэндүү ойрхон ирчихэд байгаа гэдгийг мэдж байгаа. Тийм учраас өнөөдөр Есүсийн дахин ирэлтийн талаар үг орох гэж байна. Есүс дахин ирэлтийн тухай олон удаа дэлгэрэнгүй үгээ айлдж байсан. Мөн элчнэр ч гэсэн Есүсийн дахин ирэлтийн талаар олонтоо үг хэлж байсан. Саний уншсан үгийг харах юм бол Матай 24:42 дээр тиймээс эзэн чинь ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор соргог бай.
Эзэн дахин ирэх өдөр ойртох үед эзэнд итгэдэг хүмүүс эзний дахин ирэх өдрийг хүлээж, хүсн тэмүүлж өөрсдийнхөө итгэлийг сэрэг байлгаад байж ах хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Сэрэг байна гэдэг чинь зөөрмөглөх, нойрсохтой харьцуулж байгаад хэлсэн үг шүү дээ. Аврагдсан Христэд итгэж хүн бол шинэ амьтаа болсон, мөнхийн найдвартай болсон учраас бидний итгэлийн амьдрал үргэлж Бурхныг харахад сэрэг байх ёстой гэж хэлсэн байдаг. Тийм учраас сэрэг бай. Эзэн чинь ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй. Эзний дахин ирэх өдөр бол тодорхой. Тэр өдөр, тэр цагийг хинч мэдэхгүй гэж байгаа. Тэнгэр дэх тэнгэр элч мэдэхгүй, хөөч мэдэхгүй, Есүс өөрөө ч мэдэхгүй гэж хэлсэн. Зөвхөн эцэг л мэдж байгаа. Бурхны төлөвлөгөөн дотор байгаа учраас гэхдээ Библийг харах юм бол тэр өдөр тун ойрхон болчихсон байгаа гэдгийг Бурхан олон шинж тэмдгүүдээр бид бүхэнд харуулж байна. За тийм учраас Есүсийн альдсан үгэн дээр тиймээс эзэн чинь ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор соргог бай. Израильчүүдийн тухайд амьдардаг байсан байшин бид бүхний одоо амьдарж байгаа байшингуудаас шалгуур. Тухайд бол шавраар л ханаа бараг босгочдөг байсан. За тэгээд хідэн мод босгож жогоод арама зангидаад тэг гаднаас нь шаварчдаг байсан, хэврэг байсан. Тийм учраас хулгайч ирэх юм бол хаалгаар нь заавал орох шаардлагагүй. Ханыг нь цоолоод нэвтлээд ороод ирж болдог байсан. Тийм учраас сонор соргог бай. Гэрээ хуулахгүй тулд сэргэг бай гэж хэлж байна. Тухайд хулгайч их байсан юм шиг байна. Тийм учраас хулгайч би тэд өдрийн тэдэн цагийн тэдэнд очиж шүү гэж мэдэгдээд ирдэггүй шүү дээ. Болж л өгвөл хүмүүсийг гүн нойрон автаж байх үед үүрээр эсвэл одоо шүн дөлөөр хулгайч ирдэг. Гинт ханыг нь цоолж байгаад орж ирээд дотор нөгөө хүмүүсийн амийг игүүтгэн, амийг нь хөнөөн. Аль эсвэл гэрт байгаа амийг хулгайлаад зөөгöd явна. Тиймд та нар бэлдэх тун, та нарын бодоогүй цагт эзэн ирэх болно. Хулгайч хизээ ирэхийг мэдсэн болвол гэрээ хуулахгүй тул бэлдээд хүн сонор соргог байж байна шүү дээ. Гэхдээ хизээ ирэх нь тодорхойгүй учраас байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж хэлсэн. Иймд та нар ч гэсэн бэлдэх тун эзнийг угтан авах бэлтгэлээ хийгээд байжээ. Та нарын бодоогүй цагт ирэх болно. Бидний бодоогүй цагт энэ ертөнцид сэтгэлээ зориулчихсан сэтгэл амар амьдарч явах үед эзэн гинт ирж болно. Бид нэр эзэн дахин ирэх нь дэндүү ойрхон болчихсон байгаа гэдгийг олон шинж тэмдгүүдээр дамжуулан мэдэх боломжтой.
Энэ дахин ирэлтийн өмнө тохиолдох шинж тэмдгүүдийн тухай зөвхөн үг Библиэлд маш олон байгаа. Матай 24-ийн 3-аас харъя. Матай 24-ийн 3. Түүнийг чидэн ууланд сууж байхад шавнар түүн дээр ховчлон очиж энэ нь хизээ болох вэ? Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд. Эзэн үеийн төгсгөлтэй холбоотой үгийг байнга зөгнж хэлж байсан. Тийм учраас шавнар нь Есүстэй хамт чидэн уулан дээр байх үед өдөр нь Иерусалимийн ариун өргөөгөөр заримдаа ариун өргөний гадна талд олон хүмүүст үгийг заадаг байсан. Харин шөнөдөө шавнартайгаа хамт намгүм орчинд чидэн ууланд байнга залбирдаг байсан. Заримдаа өөрийн шүүдэр цохиулан унтаж амардаг байсан. Нэг удаа Есүс чидэн ууланд байх үед шавнар нь түүн дээр ирээд энэ нь хизээ болох вэ? Иерусалимийн суурил болон Израилийн сүрлийн тухай өмнө нь хэлчихсэн байсан. За мөн ариун өргөө. Есүсийн тухайд байсан ариун өргөө манай эртний өмнөх 586 онд Вавилончуудын тусламжтайгаар барьсан Соломоны ариун өргөө нурж галж чадсан. Вавилончуудад олслогдоод явсан хойш 70 жилийн дараа Израильчууд эргэж ирсэн. За тэгээд Зерубабел тэргүүтээ Израильчууд ариун өргөөгөө дахин барьсан. За энэ ариун өргөө эхэлж анх баригдсан ариун өргөөтэй харьцуулах юм бол их гологдохоор байсан гэж гарч байгаа. Дараа нь Ромчууд Израилийг захирах үед Ромоос илгээсэн Херод хаан евдээчүүдэд тал засахын тулд ариун өргөөгөө засаж янзалсан, их сүрлэг болгосон. Тийм учраас Есүсийн тухайн үед байсан ариун өргөөг 46 жилийн туршид засаж янзалсан байдаг. Тийм учраас үнэхээр сүрлэг сүртэй байсан. Ариун өргөөг тухайд ихэвчлэн чулуу засаж янзалж байгаад өрдөг байсан. За тэгээд нэг чулуу нөгөө дээрээ тогтохгүй нур холно гэхэд шавнар нь гайхаж байсан. Иерусалимийн сүрэл нь нэгэсэндээ Израилийн сүрлийг хэлж байгаа. Тийм учраас шавнар нь ямар их айж, ямар их мэдхийг хүссэн болоо. Энэ нь хизээ болох вэ? Хизээ энэ ариун өргөө мөх юм бэ? Хизээ энэ ариун өргөө нурж Иерусалим мөх юм бэ гэж асуусан. Мөн эзэн таны залрал болон үеийн төгсгөлд юу болох вэ? Израиль сүрээд дэлхийд даяар евдээчүүд тархах үед энэ сайн мэдээ дэлхийд даяар бас зэрэгт харагдана. За үүнийг Есүс айлтсан учраас энэ нь хизээ болох вэ? Мөн эзний дахин ирэлт болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдгүүд бий болох вэ? Эзэн хэд хэдэн удаа өөрийгөө дахин ирнэ гэж хэлж байсан. Харин шавнар нь энэ үгийг өнгөрцгөн хүлээж авсан. Тийм учраас хизээ энэ болох вэ гэж асуусан. Эзэн дахин ирэхээс өмнө мөн үеийн төгсгөлд. Эзэн дахин ирэх үе нь үеийн төгсгөл юм. Бурхан яагаад хүнд өрлөгтийн түүхийг ингээд үлдээгээд байлгаад байна гэвэл
Херес загалмай дээр өгөхөж дахин амьсны дараа Иерусалимээс гисэн энэхүү сайн мэдээ газрын хязгаар хүртэл тараагдан үүнд итгэсэн хүмүүс авралыг авна. За харин үүнд итгэж аврагдаагүй хүмүүс гэж бүрэн хуваагдана. Там руу явах хүн, Деважн руу явах хүн гэж тэр төгсгөлд нь эзэн ирэх болно. Тэм учраас эзний дахин ирэлт болон үеийн төгсгөлд ямар тэмдэг байх вэ? Тэр өдөр ирэхээс өмнө шинж тэмдгүүд байх болно, илэрх болно гэж үгээ альцсан. За бид нэр ингээл халуун салхи ингээл үлээгэл эхлэх юм бол удахгүй ингээл хавар болох гэж байгаа юм байна. Бас өвс ногоо ургаж эхлэх гэж байгаа юм байна гэж мэддэг. Энэ бол хавар болох гэж байгаа шинж тэмдэг. За тэгээд модны навч шарлал навчсан унаад эхлэх юм бол тун удахгүй үйл болох гэж байгаа юм байна гэж бид бүхэн мэддэг. Иймэрхүү нөхцөл байдлыг бид бүхэн харж байгаа тун удахгүй болох гэж байгаа зүйлийг урьдчилан таамаглаж мэдэж болдог. За эзэн Есүс ч гэсэн ямар ч шинж тэмдэггүй гинт ирнэ шилээгүй ихийнхаа өмнө Есүс ирэхийн өмнө ийм шинж тэмдгүүд илэрх болно гэж хэлж байсан. За тэр үед шавнарын тэгвэл ямар шинж тэмдгүүд илэрх юм бэ гэж шавнар нь асуусан. Үнийг ч бид хүмүүс маш их мэдхийг хүсэж байгаа шүү дээ. За тийм учраас Есүс олон янзаар хэлсэн. Матай 24-ийн 7-ыг харвал үндэснийхээ эсрэг хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэмдэггүй өсөглөн хийгээд газар хөдлөлт болно. Энэ бүгд нь төрх өвдөлтийн зөвхөн эхлэл юм аа. Олон шинж тэмдгүүд байгаа. Гэхдээ энэ дээрээс харах юм бол үндэснийхээ эсрэг улс дотроо хоорондоо байлнаа гэсэн үг. Үжил бодлоос болоод. За бидний хувьд гэсэн үжил бодол таарахгүй байгаагаас болоод хойд солонгосчуудтай бид хүн мөргөлдөж бас муудалцдаг. За өмнө нэг удаа дайм болж исэн. Одоо ч гэсэн аль тал нь нэг сэрэмжтэй байдалтай байгаа даа шүү дээ. Үндэснийхээ эсрэг манай улсаа зогсохгүй дэлхийн олон газар ийм асуудлууд үүсчихсэн байгаа. Мөн хаанчлалынхаа эсрэг улс хоорондын дай. За энэ дайны аюул гэж байдаг. Дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайны үеэр маш олон хүмүүс амь өргөцсөн. За энэ төгсгөлийн дайн болох юм бол энэ чинь нэг хэдэн улсын хооронд болох дайн биш, дэлхийн хэмжээний дайн юм. Тэгвэл олон хүмүүс амиа алдаа зогсохгүй хүн төрлөختний түүх дуусч. Тийм учраас энэ Библиэлд бид бүхний мэдэж байгаачлан энэ төгсгөлийн дайн цөмийн зэвсгийн дайн байх болно гэсэн. Бурхан Содом Гомора хотыг ёс суртахууны хувьд завхрах үед хүхэр галаар устгаж байсан. Энэ үйл явдал Библийн Эхлэл 19-р бүлэг дээр их дэлгэрэнгүй гарч байгаа. Мөн Новогийн үед хүмүүсийн гэм нүгэл хорлонт мөн үлэмжих болох үед Бурхан үерийн усаар дэлхийг шүүжээс удаатай. Одоо л Новогийн үерийн шүүлтээс илүү Содом Гоморог шүүлсэн шүүлтээс илүү тийм аимшигтай шүүлт болох болно. Мөн тэр үеийн гэм нүглийг бодох юм бол одоогийн гэм нүгэл хамаагүй их байгаа. Тэгэхээр Бурхан одоо энэ шүүхээс рүү аргагүй байдалтай болчиход байгаа. Бурхан ягаад одоо хүртэл энэ дэлхийн ертөнцийг шүүхгүй байна вэ гэвэл 2-р Петр 3-дөр гарч байгаа үг шиг Бурхан нэг өдрийг 1000 жил мэт, 1000 жилийг нэг өдөр мэт хэнийг ч мөхөөлөхийг хүсэлгүй, бүгдийг гэмшил дээрээсээ хэмээн хүсэж төвчээртэй ханддгаа гэсэн.
одоо хүртэл аврагдаж чадаагүй байгаа олон сүнснүүдэд Бурхан аврагдах боломжийг олгохын тулд тисээ дэвчээ түлээж байгаа. Гэхдээ Бурханы энэ дэвчих хугацаа ч гэсэн хязгаартай. Бурхан цаг нь болох юм бол энэ түүхийг дуусгахаас өөр аргагүй. Тэм учраас үндэснийхээ эсрэг хаанчлалынхаа эсрэг босгоолно. Энэ дайн бол эрт үед болдог байсан, дээр үед болдог байсан дайнуудаас өөр цөмийн зэвсгийн дайн. За энэ дэлхий дээр 8 улс цөмийн зэвсэгтэй байгаа. Энэ жижигхэн хойд Солонгос хүртэл цөмийн бомбыг хийж гисэн тэгээд сүрдүүлээд байгаа шүү дээ. Тийм учраас Эзекиэл 38 дээр төгсгөлийн цөмийн зэвсгийн дайн болох юм бол юу болох талаар маш дэлгэрэнгүй бичигдсэн байгаа. Энэ дайныг удирдах зохион байгуулах улс бол Орос улс. Орос улс хойд зүгээс буюу Израилийн цанх хойд зүгт Москва байгаа. Мишех гэдэг. Мөн олон улсуудыг дагуулад Израиль руу дайрахаар ирэх болно. Энэ бэлтгэл бүгд хангагдсан. Бүгд бэлэн болчихсон байгаа. Орос Израиль руу дайрах үед тэргүй үгнээнд байлдаад явах, тэргүй үгнээнд дайрах улсууд Библиэлд тэр чигтээ гарч байгаа. За тэргүй үгнээнд ямар улсууд байх вэ гэвэл Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа зорилго нь Израиль руу дайрахын тулд юм гэж байгаа. Араас нь Орос дэмжиж байгаа. Одоо энэ иранчууд хэдэн цөмийн зэвсэгтэй босноо мэддэхгүй байгаа. Ямар ч сан газар доор агуулхад бүгдийг нь бэлдээ тавьж гисэн байгаа гэсэн. Иран цөмийн бомбыг үйлдвэрлэдэг миний мэдж байгаагаар 4 эрдэмтнийг хороосон байгаа. Хөнөөсөн. Нэг нь ингэж өгсөн гэж байгаа. Өглөө машиндаа суугаад машинаар явах гээд машиндаа суугаад машинаа асаасан чинь машин дэлбэрч гисэн. За иймэрхүү маягаар Иранд 4 цөмийн эрдэмтэн ам өргөцсөн гэж байгаа. Израильчууд бол энийг хүлээмжшөөрөхгүй зүгээр байлгахгүй шүү дээ. Тийм учраас Оросууд Израиль руу дайрахад тэргүй үгнээнд нь гараад байлдах орнууд бүгд өөр өөрсдийнхөө бэлтгэлийг хийж гисэн байгаа. Үг үсэггүй энэ үг одоо биелж байна. Тийм учраас энэ сүүлчийн дайн цөмийн зэвсгийн дайн байх болно. Захари 14 дээр Иерусалимын эсрэг тулалдах бүх ард түмнийг эзэн зохиох гайхамшиг нь юм байна. Тэд хөл дээрээ зогссоор атал бие махбод нь ялзарч ухархайдаа нүднүүд нь бэж амандаа хилэн өмхөрнө. Яагаад ингэж тайлбарласан болоо? Хүн ялзарч муудахаар болох юм бол хөвтөж байгаад ялзарч муудна шүү дээ. Яаж зогсож байхдаа ялзарч муудах юм бэ? Зогсож байхад нүднүүд нь бэж амандаа хилэн өмхөрнө. Арьс махан ялзарч муудна гэж байна. Цөмийн бомбыг дэлбэрэх юм бол ухаан алдаж унах цагч гарахгүй. Тэр газараа босоогоор шууд хайлж урсна. За энэ цөмийн зэвсгийн талаар маш дэлгэрэнгүй тайлбар Библиэлд гарч байгаа. Тэгэхээр энэ цөмийн бомбгийн дайн гарцаагүй болох болно. Тийм учраас үндэснийхээ хаанчлалынхаа эсрэг босгоолно гэсэн. Энэ шинж тэмдгүүд бид бүхний амьдарч байгаа энэ цагууд үнэхээр тодорхой биелчгээд байна. Дайнгүй өдрийг одоо гайхамшиг гэж баг хэлхүүцээр л өдөр болгон байнгын дайн байлдаатай байна. За хойд Солонгос дөрөв өрх юм бол өмнө Солонгосын галан далай болгоно хүүс тэмтрэн үнсэн товрог болгоно гэж сүрдүүлж ярьж байгаа. Ганцхан тэднэр тэгж яриад байгаа юм биш. Бодитоор тэднэр цөмийн бомбөгтэй болчихсон Оросуудаар залгасан юм уу яасан юм?
өөр юм хийхгүй ээжэж энэ цөмийн бөмбөг үйлдвэрлэхдээ бүх анхаарлаа хандуулдаг. За тэгэл хойд Солонгос өөрсдөө дэлхийн хамгийн хүчирхэг цэрэг аримтай улс гэж бас сайрхдаг. Ямар ч лсэн бид нэр маш аюултай эгзэгтэй цаг мөчид амьдарч байгаа. За тэглээгээд бид нэр айх шаардлагагүй нэг зүйл нь. За энэ цөмийн бөмбөгийн дан ямар ч сан болохын үед бол болно. Хаан дэлбэрэх үү гэдгийг нь мэдэхгүй ч гэсэн ямар ч сан хааны газар дэлбэрээд энэ дайн дэгдэж дэлхий дуусах болно. Ямар ч сан энэ өдөр ирэхээс өмнө эзэн маань эхэлж ирнэ. Содом Гомора устгахаас өмнө Лот болон түүний хоёр охиныг гаргадаг шиг мөн усан шүүлт буух үед Ноа болон Ноагийн гэр бүлийн 8 хүнийг авраад хөлөг онгоцонд суулгасан шиг энэ галаар төгсгөлийн энэ ертөнцийг шүүхээс өмнө Исая 50:11-ээс харуул гал ноцоож галт сумаар бүсэлж галынхаа дөл галт сумаараа алхагч бүгдээ. Энэ юу гэсэн үг вэ? Хүмүүс өөрсдийнхөө зохион бүтээсэн дэсрэх бөмбөгтөө, цөмийн бөмбөгтөө шатаж өгнэ гэдгийг хэлж байгаа. Гэхдээ энэ өдөр болохоос өмнө эзэн маань ирэх болно. Эзэн маань тэнгэр дахин ирэх болно. Үерээс өмнө Энохийг дагуулад явсан шиг. Лот болон охтуудыг нь Содом Гоморогоос гаргасан шиг 1-р Тесалоник 1-ээс харвал эзэн дахин ирэх үед бидний дагуулад явнаа. Эзэн яах гэж дахин ирж байгаа юм бэ? Энэ дэлхийн ертөнцийг шүүлтээс бид нарыг аврах гэж дахин ирэх болно гэсэн. Тийм учраас ийм зүйлсүүд тохиолдох үед ийм зүйлсүүд болж өрнжөөг хараад бид айх биш, харин эзэн дахин ирэх үе тун ойрхон болчихсон байна гэж бодоод эзэнтэй уулзах бэлтгэлээ хийж дор бүрнээ сонор соргог байх хэрэгтэй. За тэгээд Матай 24-ийн 7 дээр үндэстэн үндэснийхээ эсрэг хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өсөглөн газар хөдлөлт болно. Энэ бүхэн нь төрх өвдөлтийн эхлэл юм аа. Энд тэндгүй өсөглөн. За Луг 21 дээр гамшиг буюу халдвар төвчин гэж байгаа. За тэгээд газар хөдлөлт дандаа байгалийн гамшигуд байна. Ийм зүйлсүүд болно. Дээрүүд газар хөдлөлт болдог байсан ч 21-р зуунаас хойш энэ газар хөдлөлтийн тоо огцом нэмэгдсэн. Одоо нэг жилийн туршид маш их газар хөдлөлт болж байгаа. Маш олон хүмүүс амиа алдаж байна. Сайхан Мьянмарт 7.7 баалын хүчтэй газар хөдлөлт болсон. Маш олон хүмүүс амь өргөцсөн. Та бүхэн мэдж байгаа үстэй? Дэлхийн өнцөг булан бүрд газар хөдлөлт бас хүчтэй газар хөдлөлтүүд болно гэж шийд тэмдэг илэрнэ гэж бичсэн байгаа. Дараах нь өсөглөн гэж. Дээр үед бас өсөглөн байдаг л байсан. Одоо энэ цаг агаарын өөрчлөлтөөс болж байгалийн гамшигаас болж олон улсад байгаа ой мод шатаж байна, бас хатан хорчиж байна, ургац хураалт их муу байна. Үүнээс болоод өсч өгч байгаа хүмүүс дэндүү их байна. Харин бид нэр хэтэрхийг идээд байгаа болохоор бүр хоолны дэглэм хүртэл барьж байгаа шүү дээ.
За тэгээ болж өгвөл ер нь бага идэх гээл хичээгээд байгаа. Гэхдээ энэ дэлхий дээр идэх хэмгүүгээс болоод өсч өгч байгаа хүмүүс дэндүү олон байна. Энэ тэндгүй өсөглөн болно гэсэн. Энэ бол цаг агарын өөрчлөлтөөс болж байгаа. Энэ асуудлууд бол хойш хойштой шийдэгдэх ямар ч боломжгүй. Дараа нь Луг 21 дээрээс хариуллаа. Гамшиг буюу халдварт өвчин. Дээр үуч гэсэн халдварт өвчин байсан. Эбола вирус, за тэгээд янз бүрийн тахал ийм халдварт өвчнгүүдээс болж олон хүмүүс амиа алдж байсан. Энэ удаа бүгдээр коронавирус энэ цар тахалтай нүүр тулсан. Энэ ерөөсөө орон даяар ганцхан дарахсан юм биш. Дэлхийн нийтээр дэлхийд даяар маш хурдан дарахсан. За ихтэй энэ бол зөвхөн сануулга гэж байгаа. Хойштой үүнээс илүү аимшигтай халдварт өвчин үүснэ гэж байгаа. Маш олон хүмүүс ингэж хэлж байгаа. Тийм учраас бид бүхэн дор бүрнээ сэрэмжтэй сонор соргог байх хэрэгтэй. Энэ тэндгүй өсөглөн хийгээд газар хөдлөлт халдварт өвчин дарахна гэсэн. Эдгээр зүйлсүүд болно гэсэн. Одоо дэлхийн өнцөг булан бүрт байнга болж байна. Хойштой улам л хүндэрнэ. Энэ бүх зүйл нь төрх өвдөлтийн эхлэл юм аа. Бурхан энэ дэлхий дээр гамшиг болгоно гэсэн хоримо хүмүүсийг шүүх гамшиг. За энэ гамшиг нь одоо бид бүхний амьдарч байгаа энэ цаг үед зах цухаасаа одоо бууж эхэлж байна гэж ойлгож болно. Дараа нь Матай 24-ийн 11. Олон хуурамч иш үзүүлэгч гарч ирж олныг бүдрүүлнэ. Дараагийн шинж тэмдэг нь олон хуурамч иш үзүүлэгч гарч ирнэ. Дээр үед хуучин гэрээний үед хуурамч иш үзүүлэгч байсан ч одоо бол бүр дэндүү их байна. Маш олон хуурамч иш үзүүлэгч гарч ирээд олон хүмүүсийг төөрөлдүүлнэ гэж байгаа. Та бүхэн энэ олон гэдэг үгийг бодож үзсэн үү? Өөрийгөө хуурамч иш үзүүлэгч гэж хэлдэг хүн хаач байхгүй. Өөрийгөө жинхэнэ гэж л хэлдэг. За үнэхээр гаж буруу урсгал гэж байгаа. За бас үнэхээр сүсэг бишрэлтэйгээр гарч ирдэг гаж буруу урсгал гэж байгаа. Яг л диавол өөрийгөө гэрлийн тэнгэр үлч мэт болгоод гарч ирдэг шиг. Матай 7-гийн 21-ийг харвал намайг эзэм нь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Эзэм нь гэсэн болгон маш олон хуурамч иш үзүүлэгч гарч ирээд олон хүмүүсийг төөрөлдүүлнэ гэсэн. Тийм учраас олон сүм чуулган байна. Олон урсгал байна. Олон пастор байна. Бүгдээрээ л хичээл зүтгэлтэй байдаг. Гэхдээ тэд нэр бүгдээрээ энэ сайн мэдээг зөвөр тараадаг байсан бол ямар сайхан бай. Хуучин гэрээний үед ч хуурамч иш үзүүлэгч хэдэн зугаар байсан. Бурхны иш үзүүлэгч ганцхан байсан үеч байгаа. Тийм тохиолдолд хэд байгаа. Харин одоо яаж байна? Өөрийгөө иш үзүүлэгч гэж байгаа. Тэдний хийж байгаа зүйлийг харах юм бол дахин төрөөгүй байдаг, хуурамч худал тэмээг зааж байдаг. Үнэхээр ариун юм шиг, цэвэр юм шиг царилдаг хэрнээ цаанаа хоёр нүртэй байдаг. Хуурамч иш үзүүлэгч дэндүү их байгаа. Жинхнээсээ Бурхны сайн мэдээг тарааж байгаа хүмүүсийг хайхад үнэхээр бэрх болсон.
сүм чуулганд явдаг хүмүүс бол дэндүү их байгаа. Манай чуулганд гэсэн сүм чуулганд явдаг хүмүүс, манай орон ч гэсэн сүм чуулганд явдаг хүмүүс зөндөө их байгаа. Дэлхийд даяар сүм чуулганд явдаг хүмүүс дэндүү олон байгаа. Гэхдээ тэр дундаас жинхнээсээ дахин төрсөн хүнтэй уулзахад дэндүү хэцүү болсон. Тийм учраас Лук 13 дээр хавчиг хаалгаар орох гээд хичээнгүйлэн амьдардаг хүмүүс бодтоор зөндөө байдаг ч яг ордог нь тун зөвхөн. Яагаад гэвэл хуурамч иш үзүүлэгчээр үүдэнд зогсчоод хуурамч юм заадаг. Тэгээд тэд олон хүмүүсийг төөрөлдүүлнэ. Олон хуурамч иш үзүүлэгчээр олон хүмүүсийг төөрөлдүүлнэ. Хэрэг байгаа гэж олныг бид бүхэн жихэнгээ бодцдог. Олон байх юм бол жихэнгээ ойлгочдөг. Худлаа нь жих юм шиг царайлал. Жихнийг нь худлаа гэж ойлгодог үе бол бидний үе. Олныг төөрөлдүүлнэ, олныг бүдрүүлнэ. Ёс бус явдал өснөөс болж олонхын хайр хорноо. Энэ дэлхийн ертөнцийн төгсгөлд ёс бус явдал игснэ гэж байгаа. Гим нүглийг хэлж байгаа. Гим нүглээр дүрч байна. Ёс бус явдал өснөөс болж олонхын хайр хорноо. Бие биенээсээ урууж байна. Аминч болж байна. Хайр нь хөрөөд үнэхээр хар аминч болж байна. Өөрийгөө л боддог болсон. Тэрний дараа 24:14-ийг хамт уншийе. Хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхийд даяар тунгаглагдаж бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгтэл төгсгөл ирнэ. За үнэхээр чухал үгийг эзэн альцсан. Энэ хаанчлалын сайн мэдээ бүх үндэстэнд тунгаглагдана. Бүх үндэстэнд тунгаглагдах ёстой. Дэлхийд даяар тунгаглагдана. За энэ үгийг Есүс айлдах үед шамдар нь хүртэл баттай гүйж тухаараагүйсэн. Бурхны сонгосон Израильчуудын дунд хүртэл Есүст итгэдэг хүмүүс тухайд үнэхээр цөөхөн байсан. Гэтэл Есүс энэ үгийг айлдснаас 2000 жилийн дараа юу болсон бэ? Иерусалим, Самар бүх явдаа газрын хязгаар хүртэл энэ сайн мэдээ тунгаглагдсан. Бидэнд байгаа энэ Библи Есүсийг амьдарч байсан тухайн цаг үед еврей хэл дээр хэрэглэгдэж байсан. Израильчууд еврей хэлээр уншиж байсан. Хуучин гэрээний еврей хэлээр, зарим нь араб хэлээр, шин гэрээ харин грекийн соёл иргэншлийн үед бичигдсэн учраас грек хэл дээр бичигдсэн. Одоо еврей хэлээр, грек хэлээр ярих юм бол хэн ойлгох юм бэ? Энэ сайн мэдээ дэлхийд даяар тунгаглагдахын тулд тухайн улс орны хэл дээр заавал орчуулагдах ёстой. Одоогийн байдлаар дэлхийд 3686 хэл дээр Библи орчуулагдсан байгаа. Саяхан гарсан тоон үзүүлэлт. Дэлхийд дээр орчуулж болох бүх хэл аялгуудаар Библи бараг орчуулагдсан. Дэлхийд даяар тунгаглагдсан. Газрын хязгаар хүртэл энэ сайн мэдээ хүрсэн байгаа. Тэр үе төгсгөл ирнэ. Төгсгөл ирнэ гэдэг чинь эзэн дахин ирнэ. Энэ сайн мэдээний ажил тэгэд дуусгуулна гэсэн үг. Бид бүхэн Бурхны төлөвлөсөн энэ түүхийн сүүлчийн цаг үед аврагдсан гэдэг нь гарцаагүй нэ. Эзэн дахин ирэх үе тун ойрхон болчихсон байгаа. Энэ цаг үед амьдарч байгаа нь эргэлзэх шаардлагагүй дэндүү баттай үнэ. Эзэн ирэхээс өмнө болох ёстой шин тэмдгүүд бүгдээрээ биелжигсэн. Юу үлдсэн байгаа юм? Одоо ямар шин тэмдэг үлдчихэд байгаа юм? За энэ шин тэмдэг донд хамгийн чухал шин тэмдэг нь Матай 24-ийн 32. 24-ийн 32. Одоо инжирийн модноос сургамж ав.
инжирийн модны мөчөөр хэдийн зөлөрч навцаа дэлгэхэд 100 ойрцсныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтэн. Үнэнээр би та нарт хэлье. Энэ бүхний тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. Одоо инжирийн модноос сургамж ав. Инжир мод нь өөрөө Израилийг бэлэгддэг мод. Манай улсыг гэсэн бэлэгддэг цэцэг байгаа шүү дээ. За манай улсыг бэлэгддэг цэцэг бол маш хурдан дэлгэрэл, маш хурдан хатаал, маш хурдан дэлгэрэл, маш хурдан хатдаг. Манай улс яг энэ цэцэг шиг маш олон зовлон амсаж байсан. За тэгээд маш хурдан сэргэж байсан. Яг түүнтэй адилхан Израиль улсыг бэлэгддэг мод нь бол инжир мод. Яагаад инжир мод юм бэ? Инжир мод нь өөрөө цэцэггүй. За энэ яг бүрэн боловсрсон байгаа инжир модны жимсийг ингээд зүсэд үзэх юм бол дотор нь улаан өнгөтэй байдаг. Израильчуудыг хуучин гэрээний үед дуулуургүй байх үед нь та нар идэж болохооргүй маш муу инжир шиг гэж хэлж байсан. Маш муу инжир шиг гэж тэдний дуулуургүй байх үед нь бурхан зэмлж байсан. Матай 21-ээс харуул Есүс өглөө эртлэн Иерусалим руу ордог. За тэр үед Есүсийн явж исэн замд нэг инжир мод байсан. Навч нь үнэхээр сүрлэг өтгөн байсан. За тэгээд жимс байгаа болов ойртод дарсан чинь навчнаас өрн байгаагүй. Есүс тэр инжирийн модыг хараадаг. Хараасан чинь хатаад өгчихсөн. Чин жимсгүй байх гүнгүүд нь хараач нь гэж одоо хараагаад үхэлж болдгийм үү? За би Бартранд Артур гэдэг хүний бичсэн номыг уншиж үзсэн. За тэр хүн яагаад Христэд итгэдэг вэ гэвэл за түүний эмээ бол үнэхээр мундаг Христэд итгэж хүн байсан. Тэр эмээ дээр өссөн. Гэхдээ энэ хүн өөрөө итгээгүй. Өхөн өгтлээ бурхангийн үжилтэн байсан. За тэр хүний бичсэн номыг уншаад үзвэл би яагаад Христэд итгэж хүн болоогүй вэ гэвэл өөрийгөө Христэд итгэдэггүй шалтгаануудаа тоочж бичсэн байгаа. Тэдний нэгэнд нь Есүсийн инжир модыг хараад үхүүлсэн гэж бичсэн байсан. Есүс жимсгүй байна гэдэг инжир модыг хараагаад өхүүлж гисэн. Хичнээн хүчтэй байсан ч тэгж болдго юм уу гэж хэлээд. Есүсийн үйлдсэн гайхамшиг нь тэр чигтээ цаанаа нуугдсан утга агуулгатай байдаг. Тэр инжирийн мод нь навчсан нэг саралгаар харин жимсгүйсэн тухайн Израильчуудыг илэрхийлж байсан. Тэд нар гадналтаа бурхны сонгосон ард түмэн гэж өөрсдөө сайрхаж байсан хэрнээ дотор нь бурхны хүсэж байдаг үр жимс байдаг байсан. Израильчуудын байгаа байдлыг хэлж байсан байна. Есүсийг илгээсэн тэд итгээгүй. Тийм учраас Израильчууд харагдаад мөхнө гэдгийг илэрхийлж харуулсан байна. Инжир модыг хараагаад өхүүлсэн шиг Израильчууд гисэн Хесекийн хугацааны дараа Христийг эсэргүүцээд харагдаад мөхөх болно гэдгийг төрүүлж харуулсан байна. Тийм учраас хатаж хорчиж өгсөн тэр инжир мод мөнхөд өгсөн юм биш ээ. Матай 24-ийн 32 дээр дахиад уншия. Одоо инжирийн модноос сургамж ав. Инжирийн модны мөчөр хэдийн зөлөрч
Навцаа дэлэхэд 100 ойрцсныг та нар мэддэг. Түншлэн та нар энэ бүхнийг хараад үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэх тун. За би нэг варанд инжир мод тарьсан. Өвлийн дуршид яг л ингээл хатаад өвчгсөн юм шиг байсан. За тэгж жагаад би гаргаж хаях гэж байсан чинь за байц юмыг явж идхүүгээд болсон. За тэгээд хавар өнгөрөө 100 ойртоод ихсэн чинь мөчөр нь зөөлрөөд навц нь ургаж ихсэн. Амьд байна штэ. Израильчууд манай эртний 70 онд Ромын дарлалд орж мөксөн. Манай эртний 135 оноос хойш дэлхийд даяар тарж бутраад евдээчүүд Израильчууд амьдрахыг зөвшөөрөөгүй. Израиль амьдрахыг зөвшөөрөөгүй. Бүгдийг нь хөгөөд явуулсан. Дэлхийн ойролцоогоор 100 гаруй улс руу дөрөв зогтсон. Тэд очисон газар болгондоо Есүсийг алсан чөтгөрийн үр сад гэж дуудулдаг байсан. Очисон газар болгондоо алуулж хідүүлж байсан. Тэгж жагаад хэсэг бүлэг евдээчүүд амьд үлдэхийн тулд евдээ гэдэг нэр усаа иргэншлээ нууж амьдрсан гэж байгаа. За тэгээд улс нь хизээ мөксөн байгвал Есүсийг ирэхээс 586 жилийн өмнө Вавилончуудын дарлалд орж мөксөн. Хизээ эх орноос хөөгдсөн бай. Манай эртний 70 оноос хойш яг тодорхой хэлэх юм бол манай эртний 135 оноос хойш бүгдээрээ эх орноос дөрвж зогтсон байна. За тэгээд тэд 2000 жилийн туршид хаана байсан бэ? Эх орондоо байгаагүй юм чинь 2000 жилийн туршид байхгүй жагаад гарч ирсэн үндэстэн дахин эх орон руугаа иргэн очсон. За Израильчуудын эртнэрүүд амьдардаг байсан Канаан газар ойролт орондод Аллах бурханд итгэдэг хүмүүс суурьшиж байсан. За тэр Мухаммед байдаггүй Аллах бурхныг Аллахыг бурхан гэж гаргаж ирээл хуурамч бурхан гаргаж ирээд өөрийг болохоор тэр Аллах бурхны иш үзүүлэгч гэж хэлсэн. Тэгсэн чинь олон хүмүүс дагаад явсан. Хүмүүс хуурамчийн үнд маш сайн итгэдэг. За тэгээ яасан бэ гэвэл баян хүмүүсийг цохиж алах хэрэгтэй гэсэн уриатай байсан. Ягаад гэвэл тухайн үед ядуу хүмүүс маш их байсан болохоор за тэгээ баячууд тухайн үеийн ядуу хүмүүсийг ажил хийлгэж тэднийг даралдаг байсан. Бүх хүн Аллах бурхны өмнө эргэтгэж байх хэрэгтэй гэдэг. Тэгээд олон хүн ядуу хүмүүс Мухаммедыг дагсан байна. Социалист нийгэмтэй адилханаар ядуу хүмүүсийн тал болохын тулд ихэд болно. За тэгээд олон хүмүүс энэ Мухаммедыг аал гээл хөөсөн. Тэр үед Мухаммед Меккагаас Мединаар зугтсан. Тэр үед Мухаммедтай хамт 300 гаруй хүмүүс дагаад явдаг байна. За тэгээ Мухаммедыг хамгаалж Мухаммед гэсэн тэндээ бас өөрийн гэсэн цэрэгтэй болдог. За тэгээд цэргүүдийнхээ өмнө та нар Коран судраа авах уу? Эсвэл илд авах уу? Коран судраа Аллахаа авахгүй байх юм бол ална шүү гээл. За тэгээд тэд нар нийлж байгаа тэр цэргүүттэй тулдаад ялсан. Ингээд энэ муслимын шашин үүссэн. Одоо муслимын шашин ойролт орондод тархчихсан байгаа. Энэ муслимын шашинтай улс дэлхийд 50 гаруй байгаа, маш их байгаа. За тэгээ Израильчууд бүгдээрээ таарж бутраад тэдний эх оронд Аллах бурханд итгэдэг муслимын шашинтай хүмүүс ороод ирчихсэн байсан. Израильчууд яаж дахин цуглаад яаж өөрсдийнхөө эх орон руу ороо тэр хүчирхэг лалын шашинтай улсуудыг эзлээ тэднийг хөөн гаргаад
өөрсдийнхөө эх оронд руугаа ороод хөрш сороогоо газар нутгаа хагалж байгаад яаж тэр уусаа дахин байгуулах вэ? Бүр ямар ч магадлалгүй байсан, ямар ч боломжгүй байсан. 100 удаа үтсэн ч нэг ч удаа бүтгээргүй байсан маань. Гэхдээ Библийг харах юм бол дэлхийд даяар сайн мэдээ тараагдаж Израильчууд дахин ирэх болно гэсэн инжир модны мөчрөн зөөлрөөд навцаа дэлгдэг шиг Израиль дахин сэрэх болно. 2000 жилийн туршид байхгүй байсан тэр үндэстэн бид бүхний амьдарч байгаа энэ цаг үе буюу 1948 оны 5 сарын 14-ний өдөр гинт тусгаар тогтнон гарч ирээд 4 удаа ойрох дорнодод дан хийсэн. Дан хийгд олон тэр жижигхэн улс Арабын тэр хүчрхэг улсуудтай дайтад ялсан. Тэд өөрсдөө улсыг байгуулсан. Дэлхийд даяар байгаа нийт эвдээчүүдийн тоо 20 сая орчим гэж байгаа. Солонгос улсын одоо нийслэлд байдаг хүмүүсийн тогч гүйцэхгүй байгааз. Гэхдээ энэ улс яаж ойрох дорнод байгаа улсуудтай тулд тэнд улсаа байгуулж өнөөдөр дэлхийд дээр хамгийн хүчрэх эдийн засагтай улс болсон. Дан хийгэл юм бол шууд ялдаг үндэстэн болсон. Хамгийн сайн толгойтой, хамгийн толгой сайтай үндэстэн. Хамгийн хөрөнгө мөнгөтэй, үнэхээр хажирхалтай үндэстэй. Энэ үндэстний бүгдээрээ дэлхийн нийтээрээ үхлээ байхгүй болдоо гэж бодож байсан. Гэтэл 2000 жилийн дараа тэд дахин гарч ирсэн. Яг л инжир мод өвлийн туршид хатаж хорчиж байжгаад 100 ортод эхлэх юм бол мөчрөн зөөлрөөр навц дэлгдэг шиг Израиль тэгж гарч ирсэн байна. 1948 оны 5 сарын 14-ний өдөр тэд нахайлж эхэлсэн байна. Үгсэн байсан гэж бодсон чинь Израильчууд 2000 жилийн дараа ус боллоо. Ийм үйл явдал дэлхийн түүхэнд байхгүй. Ирэм 31-ийг харах юм бол энэ өдөр шөнийн байдал, өдөр шөнө солигддог энэ үе өөрчлөгдөхөөс өмнө өөрчлөгдөөгүй цагт Израиль байх болно. Израильчууд дахин тусгаар тогтноо зогсохгүй. Өнөөдөр ямар хүчрхэг улс болсон баг вэ? Израилийг харах юм бол ард талд нь бурхан байгаа гэдгийг шууд мэдэх боломжтой. Матай 24:33 дээр та нар энэ бүхнийг хараад хүнийх үүдэн дээр чинь ойрхон байгаа гэдгийг мэдэх тун гэсэн байна. Израиль дахин сэргсэн. Эзний дахин ирэх өдөр дэндүү ойрхон болчихсон байгаа гэдгийг бид бүхэнд харуулж өгж байгаа хамгийн тодорхой шинж тэмдэг юм. За тэгэхэд Матай 24:34 дээр үннээр би та нарт хэлье, энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. Тэнгэр газар өнгөрөн одно, харин миний үгс өнгөрөн одохгүй. Энэ үеийнхэн өнгөрөн одохгүй гэдэг нь за нэг үеийг хэдэн 10 жил гэж хэлэх боломжгүй. Гол нь тухайн үеийн хүмүүс амьд байгаа үед Пилат Есүсийг загалмай дээр цовдол гэж тушаал булахаас өмнө гим нүгэлгүй Есүсийг та нар яагаад алах гээд байгаа юм бэ гэж хэлдэг. Есүсийг 3 та өмгөөлдөг. Тэр үед нь евдээчид бүгдээрээ загалмай дээр цовдолж аал гэсэн. Загалмай дээр цовдлохгүй байх юм бол та ч гэсэн энэ Персийн Цэзарын өдөөс одоо тэрслэгч болно, босогч болно гэж сүрдүүлсэн. За тэр үед нь Пилат хулчиж айгаад Израильчууд тэнд бослог гаргах юм бол Ромоос Пилат улс төрөө тэмээ сайн байлгаж чадсангүй, улсаа сайн захирч чадсангүйгээд айгуул одоо Пилатыг тэрнээс татаж болох байсан. Тэр үед Пилат за тэг яа гараа угаагаад би энэ хүний цуснд буруугүй гэсэн. Энэ гин нүгэлгүй хүнийг хороод байгаа цусныхаа төлөөсөө та нар өөрсдөө үүрээ.
Түүний цус бидний болон бидний үр хүүхдүүдийн дээр байг гэцгээв. Бидний гэн өөрсдийнхөө үеийг хэлж байгаа. Өөрсдийнхөө үр хүүхдүүдийн гэдэг нь ойролцоогоор 2000 жилийн туршид гэм нүгэлгүй Есүсийг хөнөөсөн тэдний цусны буруу тэдэн дээр буусан байна. Есүсийг хөнөөсөн хүмүүс гэдэг нь тэр хүмүүсийг нэг үе гэж байгаа. Тэр хүмүүс амьд байх үед Иерусалим мөксөн. Энэ үеийнхэн өнгөрөн одохоос нааш гэдэг нь Израиль дахин сэргэлсэнийг үдсэн хүмүүс амьд байх үед эзэн ирнэ. Бидний амьдарч байгаа энэ цаг үеийг хэлээд байгаа. Энэ үе. Одоогоос хэдхэн жилийн өмнө энэ Израиль гэдэг улс дэлхийн бөмбөрцгтэр байгаагүй. Газар нь элсэн цөл болчихсон байсан. Тэр газар нутаг дээр Израилийн өстөн дайсан болох исламчтай улсууд орж ирээд суурьсан байсан. Харин тэд нэр орж ирээд тэднийг хөөж гаргаад элсэн цөлөө үржин шимтэй газар болгон өөрчилсөн. Хүний оюун ухаанаар бол яагаад ч ойлгогдсохгүй. Боломжгүй зүйлийг бурхан боломжтой болгосон. Бурхан ажилласан гэдгийг бурхан бидэнд харуулж байгаа үстэй. Энд чинь бурханы төлсөн ажил шүү дээ. Өөр юу байх юм бэ? Израилийн түүх бол тэр чигтээ гайхамшиг. Тэд гэм нүгэл хийх юм бол бүрэн сүрдэг байсан. Мөнхөд сүрж болохгүй. Тэгэх юм бол бурхан үгсэн гэж хүмүүс ойлгоно. Израильчууд гэм нүглээсээ болоод шүүгдсэн ч бурхан үхээгүй гэдгийг харуулахын тулд Израилийг бурхан дахин сэргэлсэн байна. Бид бүхний амьдарч байгаа энэ цаг үед Израильчуудын сүрч мөхч байсан үе харин дуусаад дахин сэргэж байгаа үе нь эхэлсэн байна. Бид нэр амьд байх үед эзэн ирнэ гэсэн энэ үгэнд итгэж болно. Бидний амьд байх энэ цаг үед эзэн ирэх болно. Үнэхээр чухал асуудал биш гэж үү? Үнэхээр тэгэх болов? Та бүхэн харж л байгаарай. Эзэн өнөөдөр ч ирж болно. Өнөөдөр ирэхгүй бол маргааш. Энэ жил ирэхгүй бол эх жил. Эзэн яагаад хурдан ирэхгүй байгаа юм бол шалтгаантай. Хоёр шалтгаан байгаа. Нэгтгэх нь аврагдсан Христэд итгэж хүмүүс аврагдсан хэрнээ зөв амьдрах чадахгүй байгаа болохоор тэдэнд зөв амьдрах боломжийг бурхан төр хугацаанд өгж байгаа юм. Энийг ч хүртэл мэдэхгүй өөрийнхөө дур зоргоор амьдраад яваад иж болохгүй. Эзэн төлөө амьдрах боломж байгаа дээр сайн амьдрах хэрэгтэй. Бидэнд боломж өгчхөд байна. Хоёр дахь нь 24 өдөр 3-9 сарах юм бол тэр хэнийг ч мөхөөлхийг хүсэлгүй бүгдийг гэмшил дээрээсээ хэмээн хүсэж та нарт дэвчээртэй ханддаг. Эзэн дэвчээрийг аврал хэмээн тооцоо гэж хэлсэн. Бурхны энэ хүлээж байгаа цаг хугацаа хязгаартай. Бид хүн энэ цаг үед амьдараа эзэнтэй уулзах боломжтой, амьдараа эзэнтэй уулзах боломжтой цаг үед амьдарч байгаа гэж бодож байна. Эзэн дахин ирэх үед юу болох вэ? За нэг бүдэрээ төр бодж үзье. За нэгдүгээр Петр 1-р бүлэг. 1-р Петр 1 1:13 хамт уншия. Тиймээс та нар оюун санаагаа бэлтгэн сарвал ухаантай бай. Есүс Христийн илчлэлээр та нарт өгөгдөх нэгүсэлд найдвараа бүрэн тавь. Оюун санаагаа бэлтгэн энэ үс үг байгуул замд явж байгаа хүн хувцас өмсөд бүсээ бүслээд гутлаа өмсөд явах бэлтгэлээ хийдэг шиг бид бүхэн дахин ирэх гэж байгаа эзнээ хүлээн авахын тулд өөрсдийнхөө оюун санаагаа бэлтгэн
саруул ухаантай бай, сэрэг бай гэсэн үг. Есүс Христийн эслэлээр та нарт өгөгдөх нэгүсэлд найдвараа бүрэн тавь. Эзэн дахин ирэх үед бидэнд өгөх нэгүсэл гэж байгаа. Эхний ирэлтээр ирсэн Есүс бидний төлөө өгөж бидний нүглэлийг уучлсан. Тэр нэгүслээр бид өхөн аврагдсан. За тэр эзэн дахин ирэх үедээ бид өхөн ямар нэгүслийг өгөх юм болоо? Тэр үед бидэнд өгөх нэгүсэл гэж байгаа. Бид эзний төлөө жоохон л амьдарч байгаа шүү дээ. Харин тэрний хариу болгож эзэн асар их зүйлийг өгөх болно. Энэ бол нэгүсэл. Бид нэр эзний төлөө дуулууртай байж, хөдөлмөрлөж, золиослож ингээл амьдарч байгаа. Үүн дээр бол шалахгүй зүйл, өчүүхэн зүйл. Гэхдээ үүнд хариу барьж эзэн үнэхээр агуу шагналыг, үнэхээр гайхалтай мөнхийн зүйлийг өгнө. Энийг нэгүсэл гэдэг байгаа. Энэ нэгүсэл найдвараа тавиа. Тэм учраас бид өхөн тэр өдрөө хүссэн тэмүүлж хүлээх хэрэгтэй. Иврэ 10-аас харъя. Иврэ 10. Иврэ 10-ын 37. 10-ын 37. Хамт уншия. Айсгүй нэгэн тун удалгүй ирнэ. Эс сатна. Тун удалгүй гэж байна. За энэ үгийг хизээ хэлээд одоо хүртэл ирээгүй штэ. Бид нарыг бодоход бол урт, харин Бурхныг харахад бол Бурхан дуулал эрдээр 1000 жил бол өнгөрөн одож би өгчөдөр мэт шөний манаа мэт бөө. Бурхны хувьд бол энэ 1000 жил бол ерөөсөө хэдхэн мөчтэй адилхан, хэдхэн хоромтой адилхан гэж байгаа. Цаг нь болох юм бол айсуу нэгэн ирэх болно. Иссатна. Эзэн дахин ирэх нь баттай амлал заавал бэлдэх болно. За эзэн дахин ирэлтийн талаар хоёр үг байгаа. Тэнгэрт ирэх, газарт ирэх. Тэнгэрт ирэх тухай Матай 24:40 дээр тэр үед хоёр хүн талбайд байхад нэгийг нь авч нөгөөг нь үлдээн. Хоёр эмэгтэй тэрэмдэж байхад нэгийг нь авч нөгөөг нь орхино. Лук 17 дээр би та нарт хэлье. Тэр шөнө нэг оронд байх хоёр хүний нэгийг нь авч нөгөөг нь үлдээн. Эзэн ирэх үед ийм зүйл болно. Хоёр хүн талбайд ажил хийж байхад гинт нэгийг нь эзэн аваа явна. Харин нөгөөх нь үлдэнэ. Өглөө оройны хоолоо эмэгтэйчүүд хийгээл бэлдэж байхад Израильчууд буудаа тэрэмдэж. За тэгээд тэр тэрэмдсэн буудаагаараа талах барьдаг. Ажил хийж байхад нь гинт нэг эмэгтэн дэш яваад нөгөөх нь орхигдно. Хоёр эрэгтэй хүн унтаж байхад нэгийг нь авч яваад нөгөөг нь үлдээн. Өдөр ажиллаа хийдэгсэн ч үү, 8 хийдэгсэн ч үү, юу ч хийж байсан. Хичээнгүйлэн хийж байхад нь эзэн аваа явна. Өглөөр аврагдсан итгэгч эмэгтэй хүн бол хоол ээж байгаа л дэшээ явчихна. За хоол ингээл түлэгдээл төлөхийн өнөр гараад байна. Хүн байхгүй. Өгшөө хоол чинь шатаад байна. Түлэгдээд байна гэсэн чинь хинч байхгүй. Ганцхан эхнэр нь аврагдаад нөхөр нь аврагдаагүй хүмүүсийн хувьд бол ийм зүйл болно. Эхнэр нь яваал өгнө.
За шөнө ингээл нам унтж яхад нь хүртэл аврагдсан хүн мөлийн бол аваад явна. Өдөрч бай, шөнч бай. Эзэн хизээ ирэх болоо. Нэг бол шөнө, нэг бол өдөр. Хизээч ирсэн. Бид бүхэн эзэнтэй уулзах бэлтгэлээ хийж гисэн байх хэрэгтэй. Тийм учраас 1-р Тесалоник 4-ийн 16-аас 18 хүртэл учир нь тушаалын уухай тэрүүн тэнгэр элчийн дуу ба Бурхны бүрээнээр эзэн өөрөө тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор хөгсөд эхлээд амьлна. Дараа нь амьд үлдэх бид тэдэнтэй хамт агаарт эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж, тийхүү эзэнтэй үргэлж хамт байх болно. Тиймээс эдгээр үгсээр бие биеэ тайвшруул. Учир нь тушаалын уухай тэрүүн тэнгэр элчийн дуу ба Бурхны бүрээнээр эзэн өөрөө тэнгэрээс бууж ирнэ. Тэнгэрт ирнэ. Маш сүрлэг аимшигтай дуу чимээтэйгээр тэнгэр элсэрийн дуу, Бурхны бүрээн дуу сонсогдох болно. Эзэн тэнгэрээс бууж ирнэ. Христ дотор хөгсөд эхлээд амьлна. Христ дотор аврагдаад өгсөн хүмүүс. Тэр хүмүүс төрүүлж амьлна. Аврагдаад өгсөн хүмүүс сүнс нь деважинд байгаа. Бие махбод нь булшиндаа байгаа. Тэд төрүүлж амьлах болно. Ялзарч муудахгүй биетэйгээр. Түүний дараа амьд үлдэх бид энэ дэлхий дээр амьд байгаа хүмүүсийг хэлж байгаа. Тэдэнтэй хамт агаарт эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж, тийхүү эзэнтэй үргэлж хамт байх болно. Үүлэн дунд өргөгдөж. Үүлэн дунд гэхээр нэг хэдэн метрийн өндөрт гарахгүй. Энэ материалын ертөнцөөс ангижирч сүнслэг ертөнц рүү орохыг хэлж байгаа. Дахин амьсан итгэгч нартай хамт дээр тэнгэрт байх болно. Үүнийг одоо дээш өргөгдөл гэдэг байгаа. Англиар rapture гэдэг байгаа. Дээшээ татаад аваад явна гэсэн үг. Тийм учраас эзэн ирэх үед амьд байгаа хүмүүс хормын төдийд өөрчлөгдөнө. Яаж вэ? Эзэнтэй адилхан дүр төрхтэй болж өөрчлөгдөнө. 1-р Коринт 15-аас харъя. 15-ын 51. Эдэр Коринт 15-ын 51. Тавны 52-ыг хамт уншия. Харагтун бид танарт нэгэн утсыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд өрөмхийн зур нэг агшинд сүүлчийн бүрээнээр тийм болно. Бүрээ дугарч үхэгсэд үл муудах өөд амьлуулагдж бид өөрчлөгдөнө. Бид бүгдээрээ нойрсохгүй гэдэг нь үхэхгүй гэдгийг хэлж байгаа. Сүүлчийн бүрээнээр нүд өрөмхийн зур нэг агшинд өөрчлөгдөнө. Сүүлчин удаа тэнгэр элсэр бүрээнд дуулахад бид бүхний бие нүд өрөмхийн зур өөрчлөгдөнө. Энэ дорд мөхөс бие маань сүнслэг биетэй болж
сүр жавхлантай болж өөрчлөгдөнө. Бүрээн дуу дуурахад үхэгсэд үл мутахаар амьлуулагдана. Энэ бие бол үхэж мөхөх бие, харин үхэхгүй мөхөхгүй сүнслэг биетэй болж бид өөрчлөгдөнө. 54-ийг хамт уншийе. Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, үхдэг нь үхэлшгүйг өмсөх үед үхэл ялалтад залгигдлаа гэж бичигдсүг биелнэ. Энэ муудах бие үл муудахыг өмснө. Үхэх бие үл үхэхийг өмснө. Үхэл ялалтад залгигдлаа гэж бичигдсүг биелнэ. Үхэл ялалтад залгигдлаа гэдэг чинь үхлийн иргэшэл, эрх мэдэл дууслаа гэдэг хэлж байгаа. Тийм учраас дахиж үхэхгүй. Мөнхийн биетэй болж бид хүн өөрчлөгдөнө. Дахин амьсан хүмүүс сүнслэг биетэй болж дахин амьлнаа. Энэ бол итгэгч бид бүхний хамгийн дээдийн найдвар юм. Энэ үг та бүхэнд итгэгдэх ёстой. Тэр үед харж аж болъё гэх юм уу? Үгүй шүү дээ. Мод мэрж амьдэрдэг байсан өт хорхоо уудандаа ороод ууднаас гарч ирэхдээ үцгэлэнтэй эрүүхий болж гарч ирдэг. Бид бүхэн дорд мөхөс биетэй байж байгаа сүр жавхлантай биетэй болоод эзнийхээ өмнө очих болно. Бид бүхэн тэр өдрөө хүсэн тэмүүлж найдан амьдрах ёстой. За 1-р Тесалоник 1:10-аас харъя. 1-р Тесалоник 1:10. Замт уншийе. Та нар үхэгсдээс түүний амьлуулсан Есүс буюу ирэх уур хилэнгээс бидний гэтлэх хүүн Тэнгэрээс ирэхийг хэрхэн хүлээж байгаа тухай чинь тэд мэдүүлсэн билээ. Үхсдийн дундаас дахин амьлуулагдсан бидний гэтлэх хүүн Тэнгэрээс ирэхийг хүлээж байгаа. Ирэх уур хилэнгээс биднийг гэлтгэх хүүн гэдэг нь энэ дэлхий дээр буух гэж байгаа уур хилэн шүүлтээс биднийг энэ хүү дагуулж явахаар ирж байгаа. Мэдээж усан шүүлт болохоос өмнө Ноагийн гэр бүлийнхэн хүүгч завинд суугаад уснаас амьд үлдсэн яг түүнтэй адилхан аврагдсан бид бүхэн ирэх уур хилэнгээс Бурхны шүүлтэ уур хилэн буугч байгаа энэ дэлхийн ертөнцөөс Бурхан биднийг аврах болно гэсэн. За зарим хүмүүс ингээл аврагдсан хүн 7 жилийн зовлонд орно гэж ярьдаг. Библийг мэдэхгүй дээ л тэр хүмүүс тэгж хэлж байгаа. Эзэн Тэнгэр дахин ирэх үед Бурхан биднийг дагуулад явах болно. Тэнгэрт ирээд дахин газар дээр бууж ирэх хүртэл 7 жилийн хугацаа байгаа. Тэр 7 жилийн хугацаанд болох үйл явдал гэж байгаа. За Библиэс дахиад жоохон нэмж харъя. Филиппо 3-ийн 20-21. Филиппо 3-ийн 20-21. Хамт уншийе. Харин бидний иргэний харьяалал Тэнгэрт байгаа бөгөөд тэндээс ирэх аврагч эзэн Есүс Христийг бид дэсэж ядан хүлээж байна. Тэр бүх юмсыг өөртөө захируулж чадах хүчээрээ дорд биеийг маань өөрийнхөө цог жоглонд биетэй адил болгон өөрчилнө. Харин бидний иргэний харьяалал Тэнгэрт байгаа. Энэ үгийг уншихаар ямар байна? Солонгос төрсөн хүний хувьд бол төрөлхийн солонгосын иргэн шинэлтэй байгаа.
Солонгосоос бид нарыг хамгаалах үүрэгтэй, хэцүү хүнд зүйл тохиолдох юм бол бид нарыг аврах, бидэнд туслах үүрэг энэ улсад байгаа. Аврагдсан хүн. Тэнгэрийн улсын иргэншилтэй. Тэгэхээр хоёр иргэншилтэй болчихсон гэсэн үг. Бидний бие махбод энэ газар дээр амьдарч байгаа болохоор энэ газрын улсынхаа иргэншилтэй, харин бидний сүнс Тэнгэрийн улсын иргэншилтэй. Энэ газрын иргэншил бол хэсэг хугацааны дараа дуусна. Бидний мөнхийн улсын иргэншил бол мөнхөд хүчинтэй. Аврагч эзэн Есүс Христийг бид тэсэн ядан хүлээж байна. Эзэн биднийг мөнхийн улс руу дагуулж орохоор ирж байгаа. Эзэн биднийг дагуулж явахаар энэ газар дээр зовлон амсдаг энэ ертөнцөөс биднийг дагуулж явахаар нэгсэндээ аврахаар ирж байгаа. Ром 8-аас харах юм бол биеийн авралыг гэж хэлж байгаа шүү дээ. Биеийг манчолон аврахыг бид хүн тэр өдрөө хүлээж байгаа. Тэр бүх хэмсийг өөртөө захируулж чадах хүчээр эзэн үгээрээ бүх хэмсийг бүтээсэн. Үгээрээ бүх хэмсийг захирдаг, бүх хэмийг удирдаг. Тэр хүч чадлаараа бидний энэ дорд биеийг маань өөрийнхөө сүр жавхлантай, цог жавхлантай биетэй адилхан болгон өөрчилнө. Энэ дорд биеийг маань эзэн өөрийнхтэйгээ адилхан цог жавхлантай биетэй болгон өөрчлөх болно. Сэжиг хөрөм өт эрвэхэ болдог штэ. Бид нар тэр өдрөө хүлээдэг. Энэ бол Христэд итгэж хүний хамгийн дээд найдвар юм. Тэр өдрөө хүлээгээл амьдарч явах хэрэгтэй. За Колосой Филиппо номны дараа Колосой ном байгаа. 3-4 Заамт уншия. Бидний ам болох Христ илчлэгдэх үед та нарч бас яруу алдар дотор түүнтэй хамт илчлэгдэх болно. Бидний ам болох Христ илчлэгдэх үед та нарч бас яруу алдар дотор түүнтэй хамт илчлэгдэх болно. Бид нар ч гэсэн эзний алдар руу орох болно. Эзэнтэй адилхан сүр жавхлантай биетэй болно. Тэр сүр жавхлан ямар гайхалтай зүйлсийг та бүхэн сайн ойлгохгүй байгаа үстэй. Ойлгож гинөө ойлгохгүй байна уу? Ойлгохгүй байгаач очиж үзчихэж л мэднэ. Тэр үед ямар гоё юм бэ? Энэ дэлхийн хичнээн сайхан зүйл тэр Деважингийн 101-т ч хүрэхгүй. Саяны 1-т ч хүрэхгүй. За Матай 16-аас харъя. Ахаа жоохон харъя. Матай 16. Матай 16-гийн 28-аас эхлүүлээд харъя. (16-гийн 28). За би уншия. Үннээр би та нарт хэлье. Энэ зогсогчдын зарим нь хүний хүүг хаанчлалтайгаа ирэхийг харах хүртлээр үхлийг амсахгүй гэж айлдав. За Есүс амьнартайгаа хамт байнга энэ зогсогчдын зарим нь үхэхээс өмнө хүний хүүг хаанчлалтайгаа ирэхийг харах болно. За тэр үед Есүс үхээд хэр удаж байгаа вэ? Одоо хүртэл ирээгүй штэ. Юу гэсэн үг юм бэ? Эзэн өөрийнхөө дахин ирэх үйл явдлаа шамнартаа төрүүлж харуулна гэсэн. Эзэн тэр үед ирнэ гэж хэлээгүй. Ирэхээ
харуулна гэсэн. Дахин ирэхээ харуулна гэсэн. 17-гийн 1. 6 өдрийн дараа Петр, Яаков болон түүний дүү Иохан нарыг Есүс дагуулan хэдүүлэхнээ өндөр уул ууд гарчээ. Тэр тэдний өмнө хувирав. Царай нар мэд гэрэлтэж хувцс нь гэрэл мэд цагаан боссон байлаа. Харагтун Мосе Элия нар түүнтэй ярилцах нь тэдэнд үзэгдлээ. Энэ дээрээс харвал Есүс савнартайгаа юм ярьж агаад 6 өдрийн дараа Петр, Яаков, Иохан нарыг дагуулад өндөр уул руу гарсан байна. Гэтэл гинт Есүс хувирсан. Царай нь нар мэд гэрэлтэж хувцс нь гэрэл мэд цагаан боссон байлаа. Есүс гинт сүр жавхлантай биетэй болж өөрчлөгдсөн. Гэтэл тэнд Мосе Элия нар үзэгдсэн байна. Есүстэй ярилцж байлаа гэж байна. Мосе бол хуучин гэрээний иш үзүүлэгчдийн төлөөлөл, харин Элия бол Мосе бол хуулийнх, Элия бол иш үзүүлэгч. Яагаад энэ хоёр хүн үзэгдсэн бэ? Есүс дахин ирэх үед болох хоёр үйл явдлыг хэлж байгаа. Есүс хувирах үед болсон үйл явдлыг Петр юу гэж тайлбарласан байг вэ? 2 дугаар Петр 1-ээс харъя. 2 дугаар Петр 1. Нэгийн 16. 16-аас эхлээд би уншия. Бид эзэн Есүс Христийнхээ хүч чадал ба түүний ирэлтийн тухай та нарт мэдүүлэхдээ ухаалгаар зохиогдсон домгуудыг дагаагүй, харин бид түүний сүр жавхлан нүдээр гэрчлэгчд байсан. Учир нь түүнийг эцэг бурхнаас хүнлэл ба алдрыг хүлээн авах үед сүр жавхлант алдраас энэ бол миний хайртай хүү, түүнд таалал минь оршдог гэсэн дуу гарсан юм. Бид түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа Тэнгэрээс гарсан энэ дууг сонссон билээ. Петр юу гэсэн бэ гэвэл бид эзний хүч чадал ба түүний ирэлтийн тухай яриад байгаа нь зохиосон зүйл биш ээ. Үлгэр домог биш ээ. Учир нь бид түүний сүр жавхланг харсан. Эзэн сүр жавхлантай үзэгдэхийг бид өхөн харсан. Хизээ вэ? Есүс уулан дээр хувирах үед, өндөр уулан дээр хувирах үед тэр бол Есүсний дахин ирэх үеийн дүр төрх байсан. Энэ бол миний хайртгүй, түүнд таалал минь оршдог гэсэн дуу гарсан юм а. Энэ дууг бид бүхэн тэр ариун уулан дээр байхдаа сонссон. Есүс хувирах үед энэ дууг сонссон гэж байна. Энэ бол Есүсийн дахин ирэх үеийн дүр төрх юм. Петр үнийг төрүүлж харсан. Хоошид ирээдүйд болох зүйлийг Бурхан төрүүлж хаяа харуулж ирсэн удаа бий. Тэгвэл ягаад Мосе Элиаар үзэгдсэн бэ? Мосе бол Израильчуудыг Египтээс гаргасан, тэгээд Канаан руу удирдсан. Йордан голын гатлаадаг, Йордан голын өмнө зогсоод Канааныг л харсан. Орч чадаагүй, тэгээд Небо уулан дээр үхсэн. Харин Элия Бурхантай хамт явсан, Бурханы ажлыг хийж агаад амьдрал дэше өргөгдсөн. Мосе Христ дотор үхээд эзний өмнө очих хүмүүсийг илэрхийлж байгаа. Дахин амьлаад эзний өмнө очих хүмүүсийг хэлж байгаа. Харин Элия бол үхэлгүйгээр амьдараа эзэнтэй уулзах хүмүүсийг илэрхийлж байгаа.
Тийм учраас Мосе, Илия хоёр эзэн дахин ирэх үед болох үйл явдлыг харуулж байгаа. Мосе шиг алсаас харж байгаад үгсэн хүмүүс, харин Илия шиг эзэн дахин ирэх үед амьдараа өөрсдөх хүмүүсийг илж байгаа. Бид бүхэн Илия шиг амьдараа дээшээ өргөдөх хүмүүс. Тэр хүмүүс бид бүхэн орж байгаа. За өнөөдөр бас нэлээд урт орчихлоо. Энэ үртлүүгээ оръё. Есүсийн дахин ирэлтийн тухай өшөө илүү хэлэх зүйл байгаа. За залбирцгаая. Өршөөнгүй бидний бурхан амен. Эзэн таны айлтсны дагуу эзэн таны дахин ирэх үед эндөө ойрхон болсон байгааг бид хүн мэдж байгаа. Энэ газрын гэм нүгэл дүүрч худал хуурмаг ёс бус явдал ихсэн. Гэхдээ эзэн таны энэ дэлхий дээр дахин ирж энэ дэлхийг шүүх өдөр тун ойрхон болсон байгаа. Аврагдсан бид бүхэн энэ дэлхийн ямар ч зовлон бэрхшээл донд зөвхөн эзэн таньдаа үйлчилж таны үгэнд дуулууртай байж бурхан таны хүсэл болон алдрын төлөө амьдарч байгаад эзэн таныг дахин ирэх тэр өдөр сүр жавхлантай биетэйгээр өөрчлөгдөн эзэн таньтайгаа уулзсан гэдгээ бид бүхэн маш сайн мэдэж байгаа. Эзэн минь бидэнд өгөгдсөн энэхүү сүр жавхлантай найдвараа санаж энэ дэлхийн хоосон зүйл сэтгэлээ булаалгалгүйгээр өөрсдийнхөө махбодын хүслийн дагуу амьдралгүйгээр харин бид нарыг аварсан эзний алдрын төлөө дахин ирэх эзэн таныгаа хүлээнгэ таныхаа үгэнд дуулууртай байж зөв амьдарч чадхад та бидний бүх амьдралыг удирдах өгнө. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.